За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр манай Language Space podcast-ийн маань 10 дахь дугаар энэхүү эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Батгишиг оролцохоор ирсэн байна. За сайн байна уу агшаа, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу агшаа, сайхан намарч байна уу? Сайн байна уу? Сайхан намарцгааж байна уу? Сайхан намарчж байна. За энэ подкастыг сонсож байгаа сонсогчид оюутан залуустаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батгишиг гэдэг. Би Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш. За би юуны түрүүнд эхлээд энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ гэдэг талаараа товч ярих гэж бодож байна. За би дунд сургуульд байхдаа бол одоо ном задлж уншдаг, тэмдэглэл хөтэлдэг, тэгээд зохиомжлог өгчдөг тийм сурагч байсан. Тэгээд нэг өдөр манай Монголны огш намайг дуудаад Монголны олимпиадад оруулсан баа. Тэгээд тэр олимпиадад ороод Эрдэнэтийн сургуулиудын авраг болсон. Тэгээд тэр жилдээ улсын олимпиадад явсан. Тухайн жилийн улсын олимпиад бол за бидний мэдэх нөгөө говийн ноён утгад данзаа явж байгаа гэж байдаг тийм ээ. Тэр хүний нутаг буюу Дорн говьд болж исэн. Зохион байгуулагдчихсан. Тэгээд тэр олимпиадыг зохион байгуулж авах хугацаанд хэл шинжлэлийн тэр нэг зохион байгуулж байсан багш нар тийм ээ. Говийн ноён утгад данзаа явж байгаагийн бүтээлүүдийн тухай болоод хэл шинжлэлийн тухай ингээд ойлголтуудыг сурагчдад өгч ирсэн. Тэгээд тэндээс би сонсож байхдаа надад мэдэхгүй юм их байд юм байна. Мэдэхгүй үг их байд юм байна. Тийм ээ, ойлгохгүй агуулга их байд юм байна гэдгийг өөрөө таньж мэдээд энэ мэргэжлэр илүү их сурч мэдэх ёстой юм байна гэсэн зорилго тавиад тэгээд Монгол Улсын их сургуульд орж ирсэн байгаа. За тэгээд 2002 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд энэ сургуультай үргэлжлүүлж ажиллах боломж олдсон. Тэгээд үргэлжлүүлж ажиллаад ажиллаж байгаа хугацаанд магистр хамгаалаад 2005 оноос 9 оны хооронд бол одоо бүгд Солонгос улсын Данкук их сургуульд докторийн зэрэгээ хамгаалсан. Тэгээд 9 оноос хойш багшилж байна. За 9 онд ирээд багшлахтаа бол би анх нөгөө Монгол Солонгос судлал гэсэн хөтөлбөр тухайн юм бүтцээр байсан. Тэр хөтөлбөрт багшилж байсан. Одоо бол монгол хэлний авиа судлал, нутгийн аялал, түүхэн шинжилэл гэсэн чиглэлээр өөрийгөө одоо байнга хөгжүүлж судалгаа шинжилгээний ажил хийж байна. Тэгэхээр таны тэр тухайн үед олимпиад ороод төрүүлжсэн тэр мэдрэмж Дорн говьт аймагт аялж яваад өөрийнхөө мэдэхгүй байсан тэр зүйлийг мэдж авсан тэр хоёр мэдрэмжийн зааг дээрээс тэр хоёрын дундаас төрсэн тэр мэдрэмж таныг өнөөдрийн тогтолж гэж бид нар ойлголоо зөв. Тэгээ анхны одоо тэр дохиог бол тэр өгсөн гэж ойлгож байна тий. За тэгэхээр би танаас нэг асуулт асуух гэсэн. Энэ эхний асуулт маань өнөө үед их хэлний суурь мэдлэг сайтай хүн ямар давуу талтай байдаг талаар асуулт байна. Одоо ингээд мууст орж байгаа оюутан залуус маань гадаад сурах гэж орж ирж байгаа оюутан залуус маань юу гэж боддог, юу гэж ярьдаг вэ гэхээр одоо монгол хэл гэхээс илүү тухайн гадаад хэлээ илүү сайн сурчвал тухайн гадаад хэлний мэргэжлийг илүү сайн эзэмшдэг гэсэн нэг тиймэрхүү ойлголттой байгаад. Тэгэхээр хэлнийхээ яг энэ суурь мэдлэг сайтай байх яг ямар давуу талтай байдаг? За би өөрийнхөө одоо яг ингээд ажиллаж байсан туршлага дээр тулгуурлаад нэг жишээ ярих гэж бодож байна л да. Би тэр нөгөө Монгол Солонгос гэсэн хөтөлбөр манад байсан. Тэгээ 2014 оны үед хаагдсан. Тэгээ тэр хөтөлбөрт хичээл зааж ийсаа гэж ярьж байсан тийм ээ. Тэгэхээр Монгол Солонгос гэсэн хос хөтөлбөр гэсэн хос мэргэжлэр төгсдөг хөтөлбөр байсан гэсэн. Тэгэхээр тэнд бол одоо монгол хэлний авиа зүй, бүтээвэр зүй, өгүүлбэр зүй тийм ээ, найруулга зүй, үгийн сан, за тэгээд монгол хэл соёл гэл ингээл монгол хэлтэй холбоотой хичээлүүдийг яг тухайн одоо үзэж байгаа гадаад хэлтэйгээ 50% зэрэгцэж одоо орж үздэг тийм хөтөлбөр. Тэр өөрөөр хэлэх юм бол одоо эх хэлнийхээ бүтэц тогтолцоо, онцлогийг мэргэжлийн түвшинд одоо үзэж байгаа, сурж байгаа гадаад хэлтэйг хамт үздэг байсан байна тийм ээ. Тэгээд тэр төгсөгчдөө одоо ингээ харж байхад бол тэндээс маш сайн орчуулагчид олон төрсөн. Тухайн одоо хэлнийхээ буюу одоо монгол хэлнийхээ тэр одоо хэлний тогтолцоо, хэлтэй холбоотой хичээлүүдийг яг нэг уйлрал тийм ээ мэргэжлийн түвшинд үзээд дараагийн уйлралт нь үзэж байгаа хоёр дахь хэлнийхээ тэр авиа зүг, зөвлөлбөр зүг ингээд судалж исэн байна л да. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 18-19 хүртэл мэдэрсэн монгол хэлний тэр мэдлэг дээрээ мэргэжлийн түвшинд одоо тогтолцоо талаас нь за дээрээс нь одоо хэрэглээ таних талаас нь ингээд үзсэн, баяжуулсан, сурсан, мэдэрсэн тэр хэлний мэдлэг хоёр бол яалтчгүй ялгаа гарсан байна гэж би өөртөө дүгнэдэг. За тэгээд би бас нэг уншиж байсан гадны одоо судалгаан дээр орчуулагчийн их хэлний мэдлэг болон гадаад хэлний мэдлэг хэдэн хувьтай байх вэ гэсэн тийм судалгаа хийсэн. Та нар юу гэж бодож байна? Өөр их хэлний мэдлэг болон гадаад хэлний мэдлэг хэдэн хувийн харьцаатай байвал тэр сайн орчуулагч вэ? Би нэг пост уншиж ирсэн. Гадаад хэлний мэдлэг ойролцоогоор
40%, их хэлний мэдлэг 60% байж исэн орчуулагч болно гэдэг нэг. За тэгвэл хэрвээ гадаад хэлний мэдлэгч 50%, их хэлний мэдлэгч 50% гэж өөрийгөө тэр хүн үнэлж байгаа юм бол тэр хүн ямар хүн бэ? Ямар хэлтэй хүн бэ? Хос хэлтэй хүн юм болов? Тэр хүнийг бол тэр судалгааны үр дүнд юу гэж ütсэн бэ гэхээр хоёр гадаад талтай хүн гэж ütсэн ба. Тэр бол хоёр гадаад талтай хүн. Их хэлний мэдлэг нь төдий сайн биш. Тийм мэдлэгтэй хүн гэж. Тэгэхээр алла одоо салбарын мэдлэгтэй байж тийм ээ орчуулагч сэтгүүлч нар найруулж бичдэг, орчуулж бичдэг. Өөрийнхөө одоо их хэлний мэдлэгээр альва салбарын ойлголтыг сайн ухаж ойлгож чадахгүй л тийм ээ өвдөг шорооддог гэж. Тийм бас үг байд юм байна л да. Тэгэхээр бол гадаад хэлийг их хэлтэйгээ харьцуулахад 70-30% харьцаатай байж би их хэлний мэдлэгтэй тэгээд би орчуулагч хүн гэж одоо ойлгож болно гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө их хэлний мэдлэг бол гадаад хэлийг сурахад орчуулга хийхэд маш ач холбогдолтой болж таарж байна тий. За тэгвэл залуучууд маань их хэлээ сайжруулах ямар боломжууд байна вэ? За бид нар бол одоо баг хүн болгон л ном унших тийм ээ мэдээлэл их хэл дээр унших бол одоо хамгийн чухал гэдгийг мэддэг, бас ярьдаг, бүгдээрээ хэлдэг тийм үү. За ялангуяа бол одоо орчуулагчид, сэтгүүлчид бол одоо олон чиглэлээр ерөнхий мэдлэгтэй, мэдээлэлтэй бат тэр их хэлээрээ олж авах тийм зайлшгүй шаардлага тулгардаг. Гэхдээ тэр номыг юм уу мэдээллийг яаж боловсруулж унших вэ гэдэг арга зүйг бол бидэнд төдийлөх заадаггүй. За бид нар бол одоо дунд сургуульд бас нөгөө оюутнуудаа удирдаад Монгол хэл уран зохиолын хичээлүүд дээр суудаг л да. Тэгээд тэндээс юуг ажигласан бэ гэхээр сургалтын хөтөлбөр одоо сурах бичигт бол өгсөн их юм уу номыг унших хэрэгтэй тийм ээ уншаарай гэдэг. Эсвэл одоо багш даавуулж уншдаг. Эсвэл би дааж уншуулдаг тийм ээ. За тэгээд нэг үйл явдлыг яриулдаг эсвэл чийжлэлнийг хэлүүлдэг. Тиймэрхүү процессор одоо манай дунд сургуулийн бас хичээлүүд ингээд явж байна л да. Гэхдээ тухайн номоо яаж унших вэ? Тэр номыг уншихын өмнө ямар мэдлэг мэдээлэлтэй байх вэ гэдгийг бол төдийл одоо нэг сайн судалгаа байхгүй. Одоо бидний яг нэг ойлгодог шиг тийм монгол хүн юм чинь монголоор уншиж байгаа чинь ойлгож байгаа гэсэн итгэл үнэмшил хаана гэж байдаг. Эцэг эхтч байдаг тийм ээ. Багш сургууль хүмүүжлэгч байж байдаг. За нөгөө хүүхэд ч гэсэн би монгол хүн чинь монголоор ойлгохгүй байхтай гэсэн нэг тийм эго бас байж байдаг тийм ээ. За гэтэл одоо тэр яг уншиж байгаа юм аа ойлгож байгаа юу гэдэг бол маш эргэлзээтэй. Унших одоо олон арга зүй байна тийм ээ. Түүнийг бол нэвтрүүлэх шаардлагатай. Бас одоо хүүхдүүд өөрсдөө одоо сошиал ертөнц гэдэг тийм ээ нийгмийн шүлжээнд ч гэсэн олон мэдээлэл ингээд байдаг учраас тэндээс бас суралцах боломжтой. За жишээлх юм бол одоо дунд сургуульд бол гисрийн туужийг уншаад ирэл гэдэг тийм ээ. Та уншижсэн уу? Тийм уншижсэн шүү дээ. Юу гардаг лээ. 10 жилд бүр зайлшгүй ерөнхий л яах унших хэрэгтэй тий. Гэтэ өнөөдөр одоо жишээ нь гисрийн туужд дээр юу гарч байгаа тэрний цаана юу хэлэх гээд байгаа гэдэг санааг шууд одоо асуухаар санаж байгаа хүн байна уу? Уншижсанаас яг ингээд яг ямар утгатай, яг ямар утга санаа илэрхийлэх гэж байгаа тэрийг нь юу ойлгодоггүйсэн тий. Тийм. Тэгэхээр энэ бол одоо бид нар уншихад ч гэсэн энэ бол маш хүн дагуулгатай, хүнд үгийн сантай. Тэгээ магадгүй нөгөө зааж байгаа багшд ч гэсэн бас хүндэтгэхэр тийм зохиол байгаа. Тэгэхээр ийм зохиолуудыг бол ерөнхийдөө нөгөө хялбаршуулсан найруулгаар хүмүүс төрөх ёстой. Эсвэл одоо бүр бага ангиас нэхлээд зурагт дүрслэл түүний одоо үйл явдлыг тийм ээ баг багаар тайлбарлсан. Тэнд одоо бидний мэдхгүй янз бүрийн нутгийн ялгууны юм хуучирсан үг хэллэгийг одоо тайлбарлсан тийм зургаар тайлбарлсан юм уу эсвэл одоо дүрслэл янз бүрийн юугаар өгүүлбэрээр тайлбарлсан. Тийм одоо баг багаар ойлголт суурийг тавих тийм одоо арга зүй рүү болно орох хэрэгтэй гэж би бол боддог. Одоо их сургуульд ч гэсэн бид нар бол одоо хичээл үзэж байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхий суурийн хичээлүүд дараа нь одоо ингээд мэргэжлийн хичээлүүд рүү ордог. Ямар хичээлийн дараа ямар хичээл орох вэ гэдгийг үйж өгсөн байдаг тийм үү. Тэгэхээр тухайн хичээлүүд дээр бас ямар номыг эхлээд унших вэ гэдгийг суур ойлголтоос нь эхлээд ингээд багш танилцуулдаг тийм ээ. Яг тэрнтэй адилхан ямар ч салбарын номыг унших гэжсэн тэр номыг уншиж ойлгохын тулд би эхлээд ямар суурьтай байх ёстой вэ? Ямар номыг уншсан байвал дараагийн номыг уншихад илүү хялбар вэ? Тэгээд энэ ном яг юу хэлэх гээд байна вэ гэдгийг одоо зурган аргачлалууд ч байдаг тийм ээ. Эсвэл одоо толгойдоо төсөөлөөд бодож гаргаж ирэх аргачлалууд байна. За мөн одоо бичиж өөрөө тийм ээ бичиж тушиж түүнийг баяжуулах аргачлалууд байна. Тэр одоо ном унших арга зүйг бас их сурах хэрэгтэй. Тэгээд мөн тайлбар төлөвүүдийг бас хэрэглэж сурах хэрэгтэй. Тэр нөгөө нэг уншигчийг
бий болгож иж дараа нь их хэлэндээ илүү сайжрах, өөрийнхөө их хэлийг илүү ихээр таньж мэдэх асуудал яригдана гэж ойлголоо зөв. Тийм одоо унших хэрэгтэй мэдээж нэгдүгээр тий. Тэгээд уншснаа хамгийн гол нь ойлгож унших хэрэгтэй. Юу унших гэж байгаа сонгож уншиж чаддаг байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд манай оюутнууд донд ажиллаж байхад бас нөгөө уншсан зүйлээ тэмдэглэх эргээгээд нөгөө гол агуулга, гол санааг ярих, түүнийг холбож ярих, дүгнэлтэнд хүрэх энэ төр талаар бас жоохон муу байдаг л да. Энэ нь бол одоо нөгөө нийгмийн сүлжээг их хэрэгжилж байгаатай бас холбоотой байх гэж бодож байгаа. Хоорондоо ярилцах, санаа бодлоо солилцох тийм ээ, уншсан зүйлээ бусдтайгаа ярилцах ч юм уу. Тиймэрхүү юунууд бол их тутмаг болсон байна. Харилцаа их тутмаг болсон байна. Тэгэхээр бас уншснаа ярих, санаа бодлоо илэрхийлэх, түүнийгээ бас бичих гэдэг ингээд чадваруудад бол одоо сурж иж хэлээрээ хэлэх гэсэн зүйлээ тийм ээ, бичиж байж, ярьж байж, уншиж байж илүү их сайжирна гэж. За тэгэхээр одоо иймэрхүү аргыг ашиглаад их хэлний одоо чадварыг сайжрууллаа гэд одоо бодъё те. Тэгэхээр монгол хэлтэй хүн монгол хэл бол яг алтан язгуурын хэл нь багтдаг. Тэгвэл яг монгол хүн яг их хэлээрээ сайн байгаа тохиолдолд бусад гадаад хэлийг бодвол алтан язгуурын хэлийг сурахад илүү хялбар байдаг болов харьцуулбал. За алтан язгуурын хэл гэдэг зарим сонсогчдод зориулаад бас тайлбар өргөх зүйтэй баг тийм ээ. Бүр үг эрт үед бол одоо хөрс зэрэгэлдээ нутаглаж байсан улсуудын хэлийг судалж авч үзээд авиа зүү, үг зүү, одоо үйлбэр зүүн бүтцийн төстэй талаас нь нэг бүлэг хэл байсан гэсэн тэр дүнэлтэнд хүрсэн судалгаануудын одоо үр дүнд нэрлсэн нэр томьёо л доо. Тэгэхээр монгол хэл, манж хэл, түрэг хэл, за тэгээд сүүлд солонгос, япон хэлийг нэмээд бол одоо макро алтай хэл гэж бол нэрлэдэг тийм судалгааны үр дүнгууд бий. За үүний эсрэг саналууд ч гэсэн байдаг. Энэ бол хэлний нийтлэлийн асуудал юм ач гэдэг юм уу тийм ээ. За энэ хэлнүүдийн одоо хамгийн гол ойролцоо шинж бол нөгөө өгүүлбэрийн гишүүдийн байр бүтц байна. За мөн өвцөн хувьд бол язгуур үндэс тийм ээ, дагвар нөхцөл гэсэн одоо бүтцтэй байдгаараа нэг бүлэг хэл болж байгаамаа гэж ойлгодог. За өгүүлбэрийн гишүүд өгүүлэгдэхүүн, өгүүлгүүний байр гэх мэтчлэн дээр адилхан зураглал одоо жишээ нь монгол хэлтэй адилхан өгүүлбэрийн бүтцтэй гэсэн зураглал одоо солонгос хэл юм уу япон хэлэнд байж болдог. Тийм ээ, тэр зураглал тархинд үүсч болдгоороо өгүүлбэрийн тогтолцоог нь ойлгоход энтэг Европын хэлнээс бол илүү хялбар байж болно гэсэн үг. Өвцөн хувьд ч гэсэн язгуур түүний дараа залгуурууд орж байгаа нь монгол хэлний хувьд солонгос хэлтэй ойролцоо учраас илэрч байгаа хэлбэр нь бол өөр шүү дээ тийм ээ. Илэрч байгаа хэлбэр нь өөр ч гэсэн тэр загвар тархинд байдгаараа сурахад арай илүү ойрхон амар байж болно гэсэн тийм ойлголт бол байж болно. Гэхдээ бол одоо авиа зүүн хувьд эртний юм уу өвг эртний хэлнүүдийг харьцуулахад бол ойролцоо онцлогуд нь байж болох боловч өнөөдрийн үед авиа зүүн хувьд одоо түүхэн үүднээс өөр газар нутаглах болсон тийм ээ. Өөр түүхтэй болсон олон 100 мянган жилийн туршид одоо цаг уур, соёл нийгмийн өөр явцыг туулснараа бол тэр хүний хэлний өгүүлхийн эрхтний тийм ээ бүтэц ч юм уу өөрчлөгдөх ч юм уу одоо ийм болсон байна л да. Тийм учраас бол авиануудыг хэлэхэд гадаад хэлний ямар ч хэлний одоо авиаг авиалж дуудаж сурдагтай адилхан л сурна гэсэн үг. Алтай хэлний хувьд бол за мөн одоо хэл шинжилгээний үднээс бол алтай хэлнүүдийн хамгийн их холдсон онцлог бол бид нар хэлний соёлтой холбоотой онцлог гэж ойлгодог. За түрүүний хэлсэнчлэн тийм ээ өөр одоо нийгэм соёлын харилцааг олон мянган жилийн хувьд туулсан учраас нийгэм соёлын үднээс хэлийг нь тайлбарлахдаа бол нэг бүлгийн хэл юмаа гэж тайлбарлах, нэг соёлын үднээс, нэг нийгмийн үднээс тайлбарлах боломжгүй болсон л гэсэн үг. За тэгэхээр их хэл буюу одоо монгол хэл дотроо авиа зүүн хувьд яг хэлнийхээ авиа зүг маш сайн мэддэг хүн гадаад хэлний яг авиа зүүн салбарыг судлахад хэрэг ач холбогдолтой байдаг болох шээ. Ерөнхий авиа зүү, авиалбар зүү судлал гэж бий тийм ээ. Тэгээд түн дээр тулгуурсан одоо монгол хэлний судалгаанууд байна. За түүнийг бол бид маш сайн ойлгож мэдснээр гадаад хэлний авианууд монгол хэлнээс ямар ялгаатай юм бэ гэдгийг мэдэж түүгээр одоо дасгал хийж илүү сайн сурж одоо болно, дадаж болно. Монгол хэлний одоо авиа зүүн мэдлэгтэй бол монгол хэлнийхээ элийг жишээлх юм бол ил гэсэн гээгүүлэгчийг түүшинд ойртуулж дууддаг бол солонгос хэлний элийг
шүдний урд хэсэгт нааж дуудаж байж зөв дуудаж сурах юм байна гэдгийг харьцуулан мэдэж ойлгоод дадлага хийж яг зөв дуудаж сурна гэсэн үг. Жишээ Монголынхээ ил шиг солонгос хэлний илийг дуудах юм бол сонсогч таны ямар үг хэлж байгааг ойлгохгүй тийм ээ. Өөрөө сайн зөв дуудаж ярьж чадахгүй тийм бас нөхцөл төрнө. За тэгэхээр хоёр хүн байлаа гэж бодъё л доо. Нэг нь болохоор их орондоо төрлөх хэлээ маш сайн эзэмшсэн. Нөгөөх нь болохоор гадаадад тухайн улсын хэлийг багасаа сурсан хоёр хүн байлаа гэж үтэй. Төрлөх хэлний хооронд гадаад хэл сурсан гэсэн үг л дээ. За тэгвэл ирээдүйд энэ хоёр хүн ямарваа нэг хэлийг сурлаа гэж бодоход ямар давуу болон сул талууд гардаг юм бол за багасаа өөр газар төрж өсөө тэр орныхоо хэлээр хэлд орсон хүн их нутагтаа өөрийнхөө хэлээр хэлд орсон хүн хоёрт бол хэл эзэмшихын үүднээс ямар ч ялгаа байхгүй. Гадаадд төрөө тэр улсынхаа одоо цэцэрлэг сургуульд сураад тэр орчинд яг тэр хүмүүстэй адилхан сурч байгаа учраас за өөрөөр хэлэх юм бол тэр хүний үндэс ухсаанаас үл хамааран анхдагч буюу их хэл нь тэр улсын хэл болно. За харин сүүлд өөрийнхөө одоо үндэс ухсаатны хэлийг тийм ээ сурах гэх юм бол яг гадаад хэл сурч байгаа юм шиг хоёр дахь хэлийг сурч байгаа юм шиг байна. За магадгүй гэртээ бас гэр орныхоо орчинд эцэг эхтэйгээ юм уу ах トゥ нартайгаа төрөлх хэлээр яриад бусад нийгмийн харилцаанд тийм ээ яашил цэцэрлэг сургуульд орохдоо тухайн улсынхаа хэлээр ярьсан байж болно тийм үү. Тэр тэгвэл энэ бол хос хэлтэн болно. За нөгөө талаас мэдээж их хэлээр нөгөө ойлгож уншиж мэдэрч одоо их хэлнийхээ мэдлэгийг илүү одоо сайжруулсан хүн гадаад хэллэг сурахад бол тухайн одоо ойлголтуудыг харьцуул зэрэгцүүлж ухаарах мэдрэмж нь их хэлээр маш сайн тавигдсан учраас илүү амар гэсэн үг. За тэгвэл одоо ингээд эцэг эхчүүд бага насны хүүхэдтэй ингээд олон хэл сургах ингээд сонирхолтой байдаг шүү дээ. Тэр хүүхэд юу н хэдэн наснаас эхлээд хэлийг гадаад хэлийг сурвал тохиромжтой гэдэг юм бэл. За янз бүрийн судалгаа байдаг л да. Нийгмийн одоо шүлжээнд ч гэсэн аль болох эрт сурвал сайн муу гэл ингээл маргаан гардаг тийм ээ. Бид нар мэдж байгаа. За судалгааны янз бүрийн үр дүнгууд ч байдаг. За аль болох эрт сурвал өгүүлэх хэрэгтний тогтолцоо бүрэн хөгжөөгөө байдаг учраас аливаа хэлний авиг зөв дуудаж сурдаг ч гэдэг ч юм уу тийм ээ. За эсвэл одоо 8-аас 12 наснд гадаад хэл сурах нь зүүн болон баруун тархийг зэрэг хөгжүүлж байдаг гэх мэтчлээ одоо янз бүрийн судалгааны үр дүн бол байдаг. Тэгээ сүүлийн үед бол аль ч наснд шинэ үг чийжлэх, шинэ хэл сурах нь бол тархийг хөгжүүлж яадаг. Гадаад хэлийг аль ч наснд сурахад бол оройтхгүй гэж ярьдаг болсон байна л да. За ер нь манай дунд сургуульд зааж эхэлж байгаа нас бол яг тохирсон нас гэж би боддог. За гол нь түүнээс өмнө их хэлний мэдлэгийг тогтолцоотойгоор тийм ээ. За математикийн хичээл байна уу, Монгол ёс заншил гэдэг хичээл байна уу, аль ч хичээлээр маш хэлбэрсүүлсэн төвшнөөс эхлээд агсан төвшин рүү насанд нь тохирсон тэр арга зүгээр ахиулж уншуулах, сургах тийм ээ. Тэр бол их чухал гэж бодож байна. Монгол хүн юм чинь ингээд шууд түүхэн зохиолч юм уу эсвэл очиж үзээгүй газрын мэдээллийг тайлбар зураг ойлголтгүйгээр шууд уншуулад авах нь бол тухайн хүүхдэд тэр наалдцтай үлддэг вэ гэдгийг бол одоо мэргэжилтэн хүмүүс бол бас бодгол ёстой асуудал болсон. Үүнтэй холбоотой бас яг ой тогтоолтын аргууд байдаг юм байлээ. Ямарваа нэг зүйлийг хүүхдэд цээжлүүлэхдээ тогтоолгохдоо тухайн зүйлтэй холбоотой зураг ч юм уу тий эсвэл мэдрэмж дурсамжийг нь яриулах юм бол тухайн хүүхэд илүү сайн сандаг, илүү сайн тогтоож авдаг гэж тэгдэг юм байлээ. Бид нар одоо гадаад хэлийг сурахад нөгөө орчин эрэхтэй гэдэл бүгд ярьдаг шүү дээ тийм ээ. Мэдээж хэрэг орчинд нь очиод сурахаар илүү их мэдрэмжтэй сурдаг гэд. Тэр монгол хэллийг одоо илүү их ойлгож сурахаар тийм ээ. Монгол нэгэн мэдлийг дэвшлүүлж гэсэн адилхан орчин эрэхтэй. Тэр орчин нь бол одоо нийгмийн хүрээлэл байж олон, дээрээс нь ном унших тийм ээ. Түүнийг уншсан ойлгосноо ярих. За тэгээд дээрэс нь бид нар одоо Монгол ёс заншлаа их таниулах хэрэгтэй гэдэл яриад байдаг. Яг үнэндээ тэрийг яаж таниулах хэрэгтэй тийм ээ? Огт очиж үзээгүй газар юм уу? Огт барьж үзээгүй юмыг юм уу? Эсвэл одоо шагаа гэдгийг огт тоглож үзээгүй байхад тэрийг чи ойлгох ёстой гэж уншуулад байх юм уу? Эсвэл бас түүнийг зургаарч болов тийм ээ? Тайлбарлаж өгөх ёстой байдаг юм уу гэдгийг сургалтын арга зүйд бол маш сайн шингээж өгөх ёстой болж байна. За тэгэхээр манай подкаст ер нь өндөрлөх төгч байна. Та гадаад хэл сурч байгаа болон сурах хүсэлтэй хүмүүст зориулаад өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгөөч.
За нэгдүгürt гадаад хэлийг сурахад бол тухайн хэлээр уншиж байгаа зүйлийн талаарх ойлголтыг тухайн улсынхаа нийгэм одоо соёл түүхтэй ойлгож сурах зайлшгүй шаардлагатай байдаг тийм ээ. Тэр түүнийг бол одоо ямар ч гадаад хэлний сурах бичгээс бид нар харж болно. Тийм учраас одоо өөрийнхөө хэлээр тэр ойлголтуудыг тийм ээ нийгэм соёлын одоо өөрийнхөө улсын нийгэм соёлын онцлог түүхийн ерөнхий мэдлэг зэргийг бол уншиж ухаарсан байх нь тухайн гадаад хэлээр байгаа ойлголтуудыг ухах илүү одоо мэдрэх тийм суур болно гэж боддог. За хоёрдугаар эхлэлнийхээ тогтолцоог ойлгодог байх нь ямар ч хэлийг сурахад одоо харьцуулагдах ойлгох тийм суур юм аа. За тийм учраас монгол хүн юм чинь би их хэллээ мэддэг гэж битээ бодоорой. За мөн монгол хэл шинжилэл гэдэг мэргэжил бол яг л инженер гэдэг мэргэжлийг эзэмшихийн тулд тийм ээ ямар суур хичээлүүд үздэг, түүний дараа ямар мэргэшүүлэх хичээлүүд үздэг, түүнтэй адилхан хэл шинжиллийн олон салбарын онолд тулгуурлан боловсруулагдсан мэргэжил байдаг юм шүү гэдгийг хүн болгон бас ойлгож хэлнийхээ мэргэжлийг хөндлөж байгаасаа гэж үздэг. За жишээ нь Кирилл үсгийн дүрм гэж нийгмийн шүлжээнд маргалтаад байдаг тийм. Гэтэл тэр дүрмийг бол одоо олон улсад авиа зүй, өв зүй, өсөг зүй гэдэг одоо хэл шинжиллийн олон салбарыг гүнзгий судалсны үр дүнд эрдэмтэд боловсруулдаг тийм журам байдаг. Тэгээ түүний цаадах шинжлэх ухааныг бол хүн болгон ойлгох албагүй, харин боловсруулсан журмыг бол нийгмийн харилцаанд орж байгаа хүн болгон мэдэх шаардлагатай. Яг жолооч хүн жолооны дүрмийг мэдэж байж зам харилцаанд ордог шиг. Харин дараагийн түвшинд гадаад хэл сурахад бол их хэлний тогтолцоот мэдлэг, гадаад хэлний сайн мэдлэгийг бий болгох суур болно шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд манай Language Space podcast-ийн маань 10 дахь дугаар ингэж инх өндөрлж байна. Тэгэхээр манай урилгыг хүлээж авч бидэнд үнэтэй цаг зарцуулж бас хүү хэрэгтэй бас зүйлсийн талаар ярьж өгсөн танд баярлалаа. Ингээд бид нар өнөөдөр энэ хүү подкастаараа их хэлний ач холбогдол ба гадаад хэлний тухай ярилцлаа. Ингээд дараагийн дугаараараа дахин уулзцаая. За баярлалаа. 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 Баяртай.